2016 оны 7 дугаар сарын эхнээс 9 дугаар сарын сүүл хүртэл Японы Йокохама хот дахь Окучи эмнэлэгт 48 өвчтөн нас баржээ. Урт хугацааны асаргаа сувилгааны тасагт ийм тоо заавал төгшүүр төрүүлэх зүйл биш байсан. Тэнд өндөр настай болон эцсийн шатны өвчтнүүд олон байсан. Гэвч ердөө 3 орчим сарын хугацаанд 48 хүн нас барсан нь тэр дундаа 8 сарын сүүлээр нэг өдөрт 5 хүн, 9 дугаар сарын эхээр нэг өдөрт 4 хүн нас барсан нь зарим ажилтнуудад таагүй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Гэхдээ цагдаа дуудах хэмжээнд хүрээгүй байв. Харин хожим нь эдгээр өглүүд бүгд байгалийн шалтгаантай байгаагүй нь илэрсэн. Энэ хэргийг илрүүлсэн зүйл нь мэдээлэгч биш, хэрэгтний мэдүүлэгч биш, бүр цогцсоч биш байв. Харин цэвэр санамсаргүй нээлт байсан. Энэ бол Японыг цочирдуулсан Окучи эмнэлгийн аллагын хэрэг. 2016 оны 9 дугаар сарын 20-нд эмнэлгийн 4 дугаар давхрын нэгэн сувилагч биеийн байдал нь огцон модож байсан өвчтнийг үзэж байлаа. Тэрээр өвчтний дуслын уутыг шалгах үед шингэн нь тал хүртлээр багассан мөртлөө хөөсөрч байгааг анзаарч. Ийм зүйл болох ёсгүй байсан. Тухайн дуслын шингэн хизээч хөөс үүсгдэггүй. Сувилагч энэ талаар эмч нарт мэдэгдэв шалгалтаар дуслын уутанд эмнэлэг даяар ашигладаг диамл хэмээх ариутгалын бодис холилдсон нь тогтоогдчихэ. Энэ нь маш бага хэмжээний бохирдол биш байв, хүний амьд хүрэх үйц хэмжээ байлаа. Энэ бол маш ноцтой асуудал. Тэд тасагдах бүх дуслын уутыг шалгаж эхэллээ. Хэд хэдэн уутны хамгаалтын шүүлтүрийг маш нарын зүгээр цоосон байв. Нүх нь бараг харагдахгүй жижиг байсан ч ариутгалын бодис шахаж ирэхэд хангалттай том байж. Хордсон дуслын уутны хагасыг аль хэдийн судсандаа оруулсан байсан 88 настай Нобуру Ямаки тэр өдөр нас барсан. Түүний өрөөний хамтрагч 88 настай Сүү Нишикава 2 хоногийн өмнө бас нас барсан байлаа. Уг хоёр хүн дээр задлан шинжилгээ хийсэн. Хоёулангийнх нь бид ариутгалын бодисын улмар илэрсэн байна. Тэд хордуулж адагдсан байж, гэхдээ үнийг хэн хийсэн байж болох вэ? Гэхдээ энэ хэргийг ойлгохын тулд тухайн тасагт үүнээс өмнө юу болж байсныг мэдэх хэрэгтэй. Окучи эмнэлгийн 4 дугаар давхар хэсэг хугацааны турш ажиллахад хэцүү газар болоод байлаа. Сувилагч нар хоорондоо байнга муудалцдаг, өвчтөн асрах арга барилын талаар маргалдана. Овжив тархан зарим ажилтнууд өвчтөе хүмүүс рүү гэр бүлийнх нь өмнө хашгирдаг байсан тухай гомдол гарч байв. Хил амаар доромжилсан хаахрамжгүй хандсан гэх шалтгаанаар хэд хэдэн сувилагч ажилласаа гарсан байлаа. Тус тасаг удирдлага нь шийдвэрлэж чадаагүй дотоод зөрчилтэй гэсэн нэр хүндтэй болсон байв. Бас анхны батлагдсан аллагаас хэдхэн сарын өмнөөс хачирхалтай үйл явдлууд дараалан гарч эхэлжээ. Өвчтнүүдийн бүртгэлийн материал алга болно. Сувилагч нарын дөрөнд хувцас урагдсан байдалтай олдоно. Эд зүйлсийг зүүгээр хатгсан байдаг байв. Сувилагчийн өрөөнд орхисон ундаанд гадны бодис хийсэн байдаг байлаа. Гэхдээ үнийг хэн хийж байгааг хинч мэдэхгүй байв. Энэ хачин дарамт шахалт хизээч шийдэгдээгүй харин улам дамжирсан байсан. Бас хинч мэдээгүй нэг зүйл бол 7 дугаар сар гэхэд дуслын уутыг хордуулах ажиллагаа аль хэдийн эхэлчихсэн байсан явдал байлаа. Хордсон дуслын уут илэрхээс өмнөх саруудад Йокохама хотын захиргаанд Окучи эмнэлгийн талаар хэд хэдэн гомдол иржээ. Гэвч хотын захиргаа эдгээр асуудлыг наривчлан шалгаагүй юм. Хожим өвчтнүүд хортуулж үхсэн нь илэрсний дараа хотын захиргаа хөндлөнгийн шалгах хороо байгуулж яагаад ийм зүйл болсныг тогтоохоор ажиллажээ. 2017 оны 3 дугаар сард гарсан тайлан маш их анхаарал татсан байлаа. Японы эрүүл мэндийн тухай хуулийн дагуу эмнэлэг эдгээр асуудлыг хотын захиргаанд мэдээлэх үүрэггүй байсан гэж. Мөн хотын захиргаа эмнэлгийг шалгах заавар өгөх эрх мэдэлгүй байж, өөрөөр хэлбэл бүх асуудал системийн цорхойд унсан гэсэн үг. Эмнэлгийн захирал эхэндээ бүхнийг дотооддоо шийдэж болно гэж бодож байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч эцэст нь цагдаад хандсан үед аль хэдийн хүмүүс нас барсан байлаа. Дугаарын эхэнд ярьсанчлан хордсон дуслын уут илэрсэн өдөр тэд цагдаад мэдүүлжээ. Гэхдээ дараа нь бараг 2 жил үргэлжилсэн нарийн мөрдөн шалгалт эхэлсэн юм. Гэмт этгээдийг тогтоох үнэхээр хэцүү байлаа. Хамгийн том асуудал нь ариутгалын бодис байв. Тэр бодис эмнэлэг даяар ашиглагддаг байсан бөгөөд бараг бүх хүн түүнд хүрэх боломжтой байлаа. Тиймээс зөвхөн энэ баримт сэжигтний хүрээг огтхонч багасгаж чадахгүй байв. Мөн сэжигтэй гих цогцснууд аль хэдийн чандралагдсан байж. Япон улс дэлхийн хамгийн өндөр хүний цогцсыг чандралах хувьтай орнуудын нэг бөгөөд гэр бүлүүд нас барсан хүндээ маш хурднаар чандралуулдаг. Тэр зүүн нас барсан 48 хүний ихэнх нь шалгах шаардлагатайг мэдхээс өмнө аль хэдийн чандралагдсан байж.
Цагдаа нар с ижигтэй бүх үхлийн шалтгааныг хизээж тогтоож чадахгүй байж магадгүй гэдгээ олон нийтэд хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч мөрдөгчид боломжтой бүхнийг шалгасаар байсан юм. Тэд эмнэлгийн бүх ариутгалын бодисын нөөцийг хураан авсан, мөн тухайн тасагт ажиллаж байсан бүх сувилагчийн дүрмт хувцсыг шинжилсэн байна. Харин ингэхэд зөвхөн нэг сувилагчийн хувцснаас өвчтнүүдийг хордуулсан ариутгалын бодисын улмөр илэрчээ. Тэр нь Аюми Кубоки нэртэй сувилагчийн дүрмт хувцс байсан бөгөөд улмөр нь голчлон халаасны хэсэгт төвлөрсөн байв. Энэ бол сул нотлохоо байлаа, маш сул. Гэхдээ ямар ч байсан нэг сэжүр байсан юм, харин дараа нь камерын бичлэг гарч ирв. Тэр бичлэгүүдэд Аюми Кубоки шөнийн ээлжийн үеэр өөрт нь хариуцуулж өгөөгүй байсан энэ тариаг авч яваа нь харагджээ. Тэр өөрийн ажиллах шаардлагагүй эсгүүдээр явж байсан байна. Дараа нь түүний нэг хамтран ажиллагч цагдаад мэдээлэл өгчээ. Тэрээр Кубокиг өөрийнх нь хариуцдаггүй өвчтний өрөөнд орж байгааг биеэр харсан гэж мэдүүлсэн байна. Кубоки өрөөнөөс гарснаас хэдхэн минутын дараа тухайн өвчтний биеийн байдал огцон муудаж эцэстээ нас орчээ. Гэсэн ч энэ бүхэн хангалттай биш байв. Ариутгалын бодис хаасайгүй байсан. С ижигтэй үйлдэл нь гин бурууг нотлохгүй. Хамтран ажиллагчдын мэдүүлэгч шууд нотолгоо биш байв. Харин чухам энэ үед Кубоки Окучи эмнэлгээс гарч Канагава мужийн нэгэн асрамжийн газарт ажиллаж эхэлсэн байна. 2018 оны 6 дугаар сарын сүүл гэхэд нас баралтуудаас хойш бараг 2 жил өнгөрсөн байлаа. Канагавагийн цагдаа нар цуглуулж болох бүх бодит нотлохоог цуглуулсан гэж үзв. Тэд эцэстэн сувилагчаас байцаалт авахар дуудсан байна. 2 жилийн турш бүхнийг үгүйсгэж ирсэн Кубоки эцэстэн сэтгэлээр унаж буун өгчээ. Тэрээр хамгийн багадаа 20 өвчтний дуслын уутанд диамил ариутгалын бодис тарьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 7-нд түүнийг хүн амны хэрэгт сэжиглэн баривчилжээ. Гэхдээ Аюми Кубоки гэж хэн байсан бэ? Тэр яагаад ийм олон хүнийг алах байсан бэ? Аюми Кубоки 1987 онд Ибераки мужид төржээ. Тэрээр 2008 онд цувилагчийн мэргэжил эзэмшиж, өөрнийг эмнэлэгт ажилласны дараа 2015 онд Окучи эмнэлэгт орсон байна. Түүний ажлын эхний жилүүд амаргүй өнгөрсөн. Тэр ердийн ажлаа сайн хийдэг байсан ч гинтийн нөхцөл байдалд хурдан шийдвэр гаргахдаа муу байсан. Нэг удаа ажлын стрессээс олж дотор байрныхаа хананд өшөглөж нүх гаргаж байсан байна. Түүнийг олон тасгаар сэлгэн ажилуулсан нөхөн сэргээх тасаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тасаг, мөн эцэст нь ахмад насны асрамжийн газар. Нэг удаа түүний ээлжийн үеэр өвчтөн нас барсан бөгөөд талигаачин арга ирийнхэн өөр нэг сувилагч руу маш ихээр хашгирж байгааг харсан байна. Энэ үйл явдал түүнд хүчтэй нөлөөлсөн. 2014 он гэхэд Кубоки сэтгэл гутралын улмаас сэтгцийн эмчилгээ авч эхэлсэн байна. Тэр нойрны эм хэтрүүлэн хэрэглэж байсан бөгөөд ажилласаа төр чөлөө авч байсан удаатай. Гэхдээ тэр сэтгэл зүйн асуудлаа хамтран ажиллагчдаасаа нууж чадсан бололтой нэг хамтрагч нь хэлэхдээ түүнийг чадварлаг гэж үздэг байсан. Гэхдээ яг юу бодож явдгийг нь ойлгоход хэцүү байсан гэж дурссан байдаг. Окучи эмнэлэгт ирсний дараач тэр бусдын анхааралд өртөхгүй ажилдаг байв. Ажилдаа ирнэ, ажлаа хийн, асуудал гаргахгүй. Гэхдээ дотроо тэр аз жаргалгүй байжээ. 2016 оны 6 дугаар сард буюу анхны батлагдсан аллагаас 3 сарын өмнө Кубоки эмнэлгээсээ ээж рүүгээ залгажээ. Тэр тасагтоолчгүй зүйлсийн талаар ярьсан байна. Урагдсан хормогч алга болсон өвчтний бүртгэлүүд. Тэр хэлэхдээ аймаар байна. Магадгүй би ажлаасаа гарах хэрэгтэй байх гэж хэлжээ. Ээж нь ч ихэндээ зөвшөөрсөн байна. Гэвч дараа нь урамшуул авчих тэгээд гар гэж хэлжээ. Ингээд Кубоки ажилдаа үлдсэн. Энэ үед аллах эхлэх үүсэн. Кубокигийн хувьд ажлынх нь нэг зүйл үнэхээр тесрэглэхийн аргагүй санагддаг байж, тэр нь өвчтөн нас барах үе. Өвчтөн сувилагчийн ээлжээр нас барвал тухайн сувилагч арга ирийнхэнтэй уулзаж муу мэдээг дуулгах ёстой байсан. Мөн тэдний уу гашууг хамт хуваалцах шаардлагатай болдог байв. Кубоки үнийг яршигтай гэж нэрлэжээ. Хойжим цагдаа нар байцаалтаар яагаад ийм зүйл хийснийг асуухад тэр өвчтний байдал хурдан муутахыг харахыг үзэн яддаг байсан. Намайг ээлжтэй байхад үхээсэй гэж үздэггүй байлаа. Арга ирийнхэнд нь тайлбар өгөх маш төвөгтэй байсан гэж мэдүүлсэн байна. Ингээд тэр үүнээс зайлсхийх арга олжээ. Түүний олсон гэх арга нь маш энгийн атлаа аимшигтай байв. Тэр тариурт диамил ариутгалын бодис сорж аваад дараа нь маш нарын зүгээр өвчтний дууслын уутлуу ариутгалын бодисоо дотор нь шахна. Ингэснээр өвчтөн өөртөө зориулагдсан эмчилгээтэй хамт хорийг аажмаар судас руугаа авч эхэлдэг байсан байна. Тэр энэ бүхнийг санаатайгаар тодорхой цагт хийдэг байж Кубоки цагдаад хэлэхдээ ихэвчлэн үдээс хойш 3-5 цагийн хооронд хороо хийдэг байсан гэж.
Энэ бол сувилагч нарын ээж солигдох үе. Сувилагч нар өвчтнүүдийн талаарх мэдээллээ нэг нэгэндээ дамжуулж завгүй байдаг цаг байлаа. Түүний хамт ажиллагсад бүгд ажилдаа дарагдсан байдаг тул хинч түүнийг анзаарахгүй. Амиа алдсан Сүү Нишикавагийн хэрэг дээр Кубоки шөнийн ээлжиндээ эрт ирсэн үедээ түүний туслыг хордуулсан гэж мөрдөгчд үзжээ. Нишикава тэр өдөр оройн 7 цагт нас орсон байна. Гэвч тэр үед Кубоки биш өөр ээлжийн сувилагч ажиллаж байсан юм. Тиймээс талигачийн гэр бүлд муу мэдээг дуулгасан хүн нь мөнөөх өдрийн ээлжийн сувилагч болсон байна. Энэ л хүн алах Кубокигийн логик байж. Өөрийн ээлжин дээр хордуулна, харин өөр хүний ээлжин дээр тэр нь нас бардаг. Гэхдээ тэр мөрдөгчдөд хэлэхдээ үхэлд ойрцсон гэж бодсон өвчтнүүдэд онилдог байсан гэж. Өөрөөр хэлбэл түүний бодлоор ямар ч байсан удахгүй нас барах хүмүүсийг сонгодог байсан гэнэ. Гэвч дараа нь илэрсэн баримтууд энэ мэдэгдэл бүрэн үнэн биш байсныг харуулсан юм. 2018 оны 7 дугаар сарын 7-нд тэр баривчлагдахтаа 31 настай байжээ. Баривчлагдсаныхаа дараа тэр хэд хэдэн телевиз сонинд ярилцлага өгсөн. Гэхдээ удалгүй цагдаа хоригдож байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрийн гараар захидал бичиж эхэлсэн байна. Тэр захидлуудаа бүхнийг үгүйсгэсэн. Тэр өөрийнх нь хийсэн гих гэмт хэргийн талаар сонсоод цочирдсан гэж бичсэн байна. Мөн хохирогчд болон тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сэжигтэй зүйл огт анзаараагүй гэж мэдгдсэн байна. Цаашлаад алуурчныг аимшигтай хүн гэж хүртэл нэрлэжээ. Хажиргалтай тэр цагдаа нарт бүхнээ хүлээсэн мөртлөө олон нийтийн өмнө өөрийгөө гимгүй хүний дүрээр харуулахыг оролдож байсан юм. Эсэнч хожим нь тэр эдгээр загталтаа бичсэн зүйлээ буцаан няцааж. Цагдаад өгсөн мэдүүлэг нь үнэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хэлснээр шалтгаан нь анхаарч байсан зүйлтэйгээ ижил. Тэр өвчтнүүдийг нас барах үед ээлж дээрээ байхыг хүсээгүй. Ар гэрийнхэнтэй нуулзаж тайлбар хийхийг хүсээгүй, үүнийг төвөгтэй ярьшигтай гэж үздэг байсан. Гэж сэтгцийн эмч Тами Катада Кубокигийн сэтгэл зүйг шинжилсэний дараа өөр тайлбар дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар Кубокигийн жинхэнэ байна өвчтнүүд биш байсан байж магадгүй. Харин хамтран ажиллагсад болон удирдлагууд нь байсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл өвчтнүүдийг бусад сувилагчдын ээлжээр нас барахаар зохион байгуулснаар тайлбарлах аргагүй олон үхэл гарч тасагт томоохон дуйлан үүснэ. Ингэснээр өөрийг нь хүрээлж байсан хүмүүс асуудалд орно. Энэ онлоор бол өвчтнүүд зүгээр л бусдаас өшөө авах хэрэгсэл болсон гэсэн үг юм. Түүхээс ихний байдлаар эмэгтэйтэй холбоотой 3 хүний үхлийг албан ёсоор тогтоож. Эхнийх нь 78 настай Асай Окицу. Төвлөгч Кубоки 2016 оны 9 сарын 15-нд түүний дуслын утыг хордуулсан байна. Маргааш өглөө нь Окицугийн биеийн байдал огцом муудаж тэр өдрөө нас оржээ. Кубоки зөвхөн үхэлд ойрцсон өвчтнүүдийг онилдог байсан гэсэн мэдээлэл энд нэцэгдсэн юм. Окицу эцсийн шатны өвчтөн байгаагүй. Тэр зөвхөн шархны халдвартай ортопедийн өвчтөн байсан. Тэр бүр эмнэлгээс эрт гарахыг хүсч байсан аж. Гэвч Кубоки өвчтөн өөрийгөө гимтээчвэл бурууг нь өөрөөс нь хайна гэж айсан тул түүнийг хордуулахар шийджээ. Хоёр дахь хохирогч нь 88 настай Нишикава. Тэрээр Окучи эмнэлгийн эцсийн шатны өвчтнүүдийн тасагт хэтэж байсан юм. Мөрдөгчдийн үзэж буйгаар 2016 оны 9 сарын 18-ны өдөр үдээс хойш 3-5 цагийн хооронд түүний тусалд ариутгалын бодис хийж. Оройн 7 цаг гэхэд Нишикава нас барав. Түүний гэр бүлд үхлийн мэдээг хүргэсэн хүн нь мөнөөх өдрийн ээлжийн сувилагч байсан юм. Кубикогийн хүссэн зүйл яг энэ байлаа. Харин 3 дахь хохирогч нь 88 настай Нобуру Ямаки. Тэр Нишикаватай нэг өрөөнд хэвтэж байсан. Тэр бол дугаарын ихэнд дурдсан хөөсөрсөн тусалтай хүн байсан юм. 3 хүний аллагын хэрэг тогтоогдсон ч асуудал үүгээр дуусаагүй. Кубоки өөрөө ойролцоогоор 20 өвчтнийг онилж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин цагдаа нар 2016 оны тэр зүүн нас барсан нийт 48 хүний олонхийг тэр алсан байж магадгүй гэж сэжиглэж эхэлсэн. Харамсалтай нь ихэнх цогцос аль хэдийн чандралагдсан байсан тул шүүх эмнэлгийн нотлох баримтууд устсан байлаа. Иймээс жинхэнэ хохирогчийн тоо хизээж тодорхой болохгүй үлдсэн. Үүнээс гадна цагдаа нар өөр 5 дуслын уутанд диамил хийчихсэн байсан ч өвчтнүүдэд хэрэглэж амжаагүй байсныг нь илрүүлсэн. Тиймээс аллах үйлдгээр бэлтгэсэн гих нэмэлт 5 зүйл ангийг нэмжээ. Шүүх хурал 2021 оны 10 дугаар сарын 1-нд Йокохамагийн дүүргийн шүүхэд эхэлжээ. Хэрэг явсаар аллагуудаас хойш 5 жил өнгөрсөн байв. Шүүх хурал эхлэхэд Кубоки бурууга хүлээн зөвшөөрсөн. Тэр хохирогчдын гэр бүлээс уучлал хүссэн.
Мөн сувилагчийн ажлаас олж сэтгэл санаа болон бие махбодын хувьд бүрэн туйлдсан байсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ өөрийн түгшүүрийг түр зуур намжаахын тулд өвчтнүүдийн үхлийг түргэсгээс өөр аргагүй мэд санагдсан гэж хэлжээ. Эцсийн мэдүүлэгтээ тэр бүр өөрийнхөө үхлээр нүглээ цайруулахыг хүсэж байна хэмээн ярьсан байдаг. Прокурорууд ч цаазын ял шаардав. Тэдний үзэж угаар Кубоки хийж буй зүйлээ бүрэн ойлгож байсан төлөвлөсөн дахин давтсан. Тиймээс хамгийн хүнд ял авах ёстой гэж үзжээ. Гэвч шүүх асуудлыг арай өөрөөр харсан юм. Баривчлагдсныхан дараа нь Кубокиг 3 сарын турш сэтгцийн шинжилгээнд хамруулсан байдаг. Шинжилгээгээр түүнд аутизмын спектрийн шинж тэмдэг байж болзошгүй гэж дүгнсэн байдаг. Шүүх үүнийг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзсэн. Мөн түүнд шизофрен гэсэн онош тавигдсан байна. Гэвч шүүх шизофренийг хамгаалах үндэслэл гэж хүлээж аваагүй юм. Учир нь тэр юу хийж байгаагаа ойлгож байсан. Санаатаагаар үйлдсэн, удаа дараалан хийсэн. 48 хүний амьд ч хүрсэн байж мэднэ. Тиймээс хууль ёсны утгаараа эрүүл ухаантай байсан гэж шүүх дүгнжээ. Ингээд түүнд бүх насаар нь 20 ял оноос юм, цаазын ял оноохоос татгалзав. Шалтгаан нь Кубоки шүүх хурлын үеэр тодорхой хэмжээнд гэмшиж байгаа харуулсан гэж үзсэнтэй холбоотой. Шүүгч хэлэхдээ Кубоки үлдсэн амьдралынхаа турш өөрийн үйлдэлийн хүнд ачааг үрж, гин буруутайгаа нүүр тулан амьдрах ёстой гэж. Өөрөөр хэлбэл шүүхийн үзэж угаар бүх насаар нь амьд үлдээх нь цаазаар авах ялаас илүү шийтгэл болно гэж үзсэн. Энэхүү хэргийн дараа Окучи эмнэлэг нэрээ өөрчилсөн. Одоо тус эмнэлгийг Йокохама Хаттима хоспитал гэж нэрлэдэг болсон байна. Нэр нь өөрчлөгдсөн ч байрлах хэвээр үлдсэн юм. Гэхдээ энэ хэрэг зөвхөн нэг сувилагчийн тухай түүх биш байлаа. Мөн Японы эрүүл мэндийн системийн томоохон асуудлыг ил болгосон. Япон бол дэлхийн хамгийн хурдан хөгжирч буй хүн амтай орнуудын нэг. Үүний зэрэгцээ сувилагчдын хомсдол маш ноцтой түвшинд хүрээд байгаа. Эмнэлгүүд ажилтнаар дутмаг, сувилагч нар хэд их ачаалттай ажилдаг. Нэг хүний хийх ёсгүй хэмжээний ажлыг ганцаараа хариуцдаг. Мэдээж энэ нь Кубокигийн үйлдэлийг зөвтгөхгүй. Өршөөгч үндэслэл болохгүй. Гэхдээ ийм хүнд нөхцөл хүнд орчин хүмүүсийн сэтгэл зүйг нурааж болохыг харууллаа. Энэ хэргийн хамгийн том аимшигтай зүйл нь аллагын тоо биш. Тэд асар том өшөө хорслын улмаас үхээгүй. Ийдв мөнгө даатгалын төлөө биш. Харин нэг сувилагч хэцүү яриа өрнүүлэхийг хүсээгүй учраас. Уйлж гашуудж буй ар гэрийнхэнтэй нь уулзахыг төвөгтэй гэж үзсэн учраас бусдын үг гашууг тэр шаасан учраас. Хүнд орчинд ажиллаж буй хүмүүсийн сэтгэл зүйг анхаараагүй учраас аимшигтай хэргийн сэтэл үүсжээ. Шүүх түүнийг энэ ачааг насан туршдаа үүрч амьдраасаа гэж хүссэн. Гэхдээ тэр үнэхээр гимшдэг эсэх, хийсэн зүйл нь түүний сэтгэлд үнэхээр хүн дээр тусдаг эсэх нь Аюми Кубоки өөрөө л мэднэ. Гэсэн ч түүний хоригдож буй явдал нь хохирогчдын гэр бүл багч гисэн тайвшрал өгсөн байх гэж найдахаас өөр аргагүй.